Эхний мэдээлэл хүргэе. Монгол Улсын 34 дахь ерөнхий сайд Зандан шитрийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх гинтийн шийдвэр улс төрийн нам гүмийгэвдэж эрх баригч Монгол Ардын нам доторх далд зөрчил гацсан шийдвэрүүдийг ил гаргасан эхний тохиоллоо. За нөгөө талдаа одоогийн засгийн газрыг огцруулснаар фракц орондын талхилцаа намжих шийдвэрт хүрлээж гэж харж болохоор байна. За одоогоор албажаагүй байгаа ч хөшигний ард Монгол Улсын 35 дахь ерөнхий сайдаар Монгол Ардын намын дарга учрлыг тодруулсан гэх мэдээлэл байна. За намын удирдах зөвлөлөөр энэ асуудлыг хилцээгүй гэгдэгч өнгөрсөн шөнө дунд хүртэл төрийн 3 өндөрлөг уулзаж намын дарга нь гүйцэтгэх засаглалаа тэргүүлэх нь оновчтой шийдвэр гэж үзжээ. Ингээд Монгол Ардын намын баг хурал маргааш хуралдах тов гарсан. Харин дараагийн улсын хурлын даргад дэмжигдсэн улс төрчийнэр хараахан баталгаажиж тодорхой болоогүй байна. За улсын хурлдах Монгол Ардын намын бүлэг Монгол Ардын намын удирдах зөвлөлийн хуралдаанаар гаргасан тогтоолыг танилцуулж бүлэг чиглэл өгсөн тогтоол баталсан өнөөдөр удирдах. Тэгээд тэр тогтоолыг танилцуулж мөн одоо Монгол Улсын ерөнхий сайд Гомжийн Зандан шитрээр үүрэгтэй ажилласаа чөлөөлөх хүсэлтээ гаргасан. Энэ хүсэлтийг танилцууллаа. Тэгээд одоо төрийн байгуулалт хуралдаад нэгдсэн хуралдаа оролцохоор тов явж байна. За бүлэг бол өчтөр намын удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрийг 100% саналаар дэмжихээр шийдвэр гарсан байгаа. Тэр шийдвэрийн дагуу өнөөдөр намын удирдах зөвлөлөөс гарсан энэ зүйлүүдийг дэмжиж өнөөдөр энэ парламентын үйл ажиллагаа за яг хөө манай сөрөгчнээ тавьж байсан хууль ус чигсэн энэ үйл ажиллагаа цаашдаа хэвээ явах байхаа гэж бодож байна. Бүлгийн хуралд ерөнхий сайд өөрөө орсон юм. Ерөнхий сайд орго одоо төрийн байгуулалт дээр оршиж байна. Тэгээ би намын удирдах зөвлөл дээр ирсэн өргөдөл намын удирдах зөвлөлөөс гарсан тогтоол гэдэг холбогдох юмнуудыг танилцуулаад тэгээ бүлгийн гишүүдийнхээ танилцуулаад энэ бол бүлэг дээр өчтөр нэлээд олон талаас нь ярьсан. Тэгээд шийдвэр гаргаад эргэж танилцуулж байгаа. Тэр засгийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх гэдэг утгаараа явах ёстой гэсэн байр суурьтай. Бүлгийн гишүүдтэй бас бид нар бол улсын хурлын гишүүн төрийн түвшинийхээ ажлыг хариуцлагатай хийхийг удирдах зөвлөлөөс бас чиглэл болгож байгаа. Тэгэхээр ирэх барьж байгаа Монгол Ардын нам удирдах зөвлөл бас энд улс төрийн шийдвэр гаргах нөхцөл байдлыг танилцах ёстой. Яагаад гэвэл одоо батлагдсан улсын төсвийн хүрээнд энэ хямралт байдлыг даван гарах хууль эрх зүйн орчин боломж байхгүй. Тэгэхээр зайлшгүй тодорхой хууль эрх зүйн орчинд өөрчлөлт орж иж хариу арга хэмжээний төлөвлөгөө хэрэгжих ёстой. Нэгдүгээр асуудал. За хоёрдугаар асуудал одоо та бүгд мэдж байгаа намын дарга, улсын хурлын дарга хэн асуудал яригдана. Учрал дараа ерөнхий сайд бол дараагийн улсын хурлын дарагт яригдж байгаа хүмүүсээр таны нэр яригдчихлээ. Мэдхгүй байж болно шүү дээ. Ерөөсөө хоригдсан ерөөсөө юу ч байх. Хууль зөрчсөн юм ерөөсөө юу ч байхгүй шүү дээ чинь. Тэг хурлын дарга хийгээл явж л байсан зөндөөл туршлага байгаа. Одоо маш сайн ажилласан гэж удирдах зөвлөлийн гишүүд ерөнхий сайдыг дүгнсэн. Зарим нь бол ажлаа одоо өргөжлүүлж хийх ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Тэгээд одоо тэгээ өөрөө хүсэлтээ өгж байгаа учраас тэгээ удирдах зөвлөлийн ялгахаар дэмжигдээд ингээд явсан. Монгол Ардын намын дарга ерөнхий сайд байх ёстой гэдэгт бас санал нэг байгаа. Тий. Тэгээ олонхороо бүгдээрээ шийдэх баха. Арчилсан намынхны тавьж байгаа байр суурийг бол хүндэж хүлээж авсан. Гэхдээ зөвхөн улсын хурлын нэгдсэн чуулган биш бас давхар тэр байнгын ороодын хурал бүр хуулийн төслөө бэлдэж байгаа ажлын хэсгийн хурлууд хүртэл суугаагүйд нь бол харамсчихсан. Бараг 10 хоног нэгдсэн чуулганы эцсийг хүрэхгүй байх нь нэг хэрэг. Гэхдээ хуулийнхаа төслөөр ажиллаж байгаа ажлын хэсэг нь хурал тостой шүү дээ. Тэгээ тэр ч хүртэл хуралцсангүй. Одоо бас эмгцэн бураагүй дахиад одоо маргаан мэтгэлцээ юм болно. Тэгэхээр одоо нэгэнт одоо энэ улс их орныг зэгцлэх ажлыг бол одоо саад татваргүй явуулах нь зүйтэй. Энэ төвийн сурвалжлах баг төрийн ордон чуулганы танхимын үүдэн дээрээс шууд холбогдож байна. За Монгол Улсын 34 дахь ерөнхий сайд Зандан шитэр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг Монгол Ардын намын удирдах зөвлөлдөө өргөн барьсан. За харин Монгол Ардын намын удирдах зөвлөл тухайн өргөдлийг хүлээн аваад Монгол Ардын намын бүлэг асуудлыг хилэлцсэн, мөн 100% саналаар дэмжсэн. За яг одоо бол төрийн ордноо улсын хурлын чуулган болоод төрийн байгуулалтын байнгын ороо хурлахаар гишүүд эрхцээ бүртгүүлж байна. За төрийн байгуулалтын байнгын ороонд нийтдээ 32 гишүүн оролцохоос одоогоор 10 гишүүн эрхцээ бүртгүүлсэн бол улсын хурлын чуулганд доод тал нь 64 гишүүн оролцож эрх цэвэр нь одоогоор бол 32 гишүүн эрхцээ бүртгүүлсэн ийм нөхцөл байдалтай байна. За Монгол Ардын намын удирдах зөвлөл дээр
дэлхийд дахинд үүссэн геополитикийн асуудал за Монгол улсад хэрхэн яаж эдийн засагт хэрхэн яаж нөлөөлөх вэ гэдэг бүх эдийн засаг болоод улс төрийн тооцооллыг хийсний үндсэн дээр ерхий сайд Зандан шатрын өргөдлийг хүлээн авсан гэдэг товч тайлбарыг өгч байгаа юм. За тэгвэл цаашид улс төр яаж өрнөх вэ гэдэг нь иргэдийн болоод одоо олон нийтийн анхаарлыг татгаж байгаамаа. За энэ бол одоогоор хэдийгээр албаж байгаагүй ч гэсэн за улс төр дотроо Монгол Ардын нам эрх баригчид бүлэглэл хооронд торхил дараагийн 35 дахь ерөнхий сайдаар одоогийн улсын хурлын дарга буюу Монгол Ардын намын дарга учрлыг нэрлэж маргааш Монгол Ардын намын баг хуралдах тов гараад байгаамаа. За хэрвээ баг хурлаараа дэмжиж гишүүдийн олонх нь дэмжиж одоо улсын хурлын дарга учрлыг ерөнхий сайдаар ажиллуулахаар болвол за улсын хурлаар мөн орж ирэх ийм одоо товтой байна. За тэгвэл улсын хурлын дарагдхийн эрх одоо албан тушаал хэн авах вэ гэдэг асуудал улс төрийн өрөөнд асуулт хэвээр байгаа. За одоогоор бол улсын хурлын гишүүн Инх Баяр, улсын хурлын гишүүн Бямцогт, за улсын хурлын гишүүн Инх Амгалан, за улсын хурлын гишүүн Амар сайхан нарын нэр яригдж байгаа боловч одоогоор бол тодорхой болсон мэдээлэл байхгүй байна.